Тэмцээнүү мэрэгчлэн баян цэнгэлтэй уулзаад байна. Дээд боловсролын баримт бичгийг захимжуулах үйл ажиллагааг хэрхэн шийдвэрлэж байна вэ? Дээд боловсролын баримт бичгийг бүртгэх процессыг хоёр үртээ явуулж байна. Нэгдүгээрт иргэн өөрөө материалаа бүрдүүлээд боловсролын ерөнхий газарт хандах. Хоёрдугаарт ийм Монголиа платформ план бүртгүүлэх хүстэй гэх ийм хоёр хэлбэрээр үйлчлэгийг үзүүлж байна. Иргэн өөрийн биеэр хандсан нөхцөлд 3 хоногийн дотор ийм Монголиа платформоор дамжуулж хүстэй илэрхийлсэн нөхцөл ажлын 15 хоногийн дотор хүсдэг шийдвэрлэж байна. Иргэн дотоодын их дээд сургууль төгссөн баримт бичгээ лавлагааны санд бүртгүүлэхдээ ямар баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай вэ? Дотоодын их дээд сургууль төгсгчийн дипломыг за нэгдүгээрт 2000 оноос хойш төгссөн болвол зөвхөн хүсэлт иргэний нөлхийн лавлагаа дипломын хуулбар байна. За 2000 оноос өмнө төгссөн болвол энэ дээр дурдсан 3 материал дээр нэмээд архивын төгссөн тушаалын лавлагаа нэмж авна. Диплом дээр ямар мэргэжил эзэмшсэн, ямар чиглэлийн, ямар ур чадвартай, ямар туршлагатай хүн байхыг зааж өгдөг учраас диплом дээр байгаа мэдээллийг тулахын тулд материалыг заавал тэгж авч энэ дээр үндэслэж бүртгэж баталгааж болтой хийдгээд. Гадаадын айл нэг улсад дээд сургууль төгссөн Монгол улсын иргэн дээд боловсролынхоо баримт бичгийг бүрдүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэх хэрэгтэй вэ? Гадаадад сургууль төгссөн Монгол улсын иргэний дипломыг боловсролын сайдын 2024 оны журам шинжилгээ батлах тухай журмын дагуу бүтээлийг хийдэг. Гадаадд төгссөн иргэний өгсөн тухай ямар төвшөнд боловсрол эзэмсэн тухай энэ мэдээллийг боловсролын магадлан идэвхжүүлэх үндэсний зөвлөлд байгууллага баталгаажуулна гэж ингээд зааж өгсөн. Диплом бүрдүүлэхээр иргэн хандахдаа диплом бүртгүүлэх тухай хүсэлт иргэний лавлагаа дипломын хадраатад батлуулсан хуулбар байна. Баталгаад орчуулах ийм дөрвөн материалыг бүрдүүлээд ухаан байгууллагт хандана. Иргэн мэдээллийн санд бүртгүүлсэн дээд боловсролын баримт бичгийнхаа мэдээлэлд залруулга хийх тохиолдол гардаг. Энэ үед хаана хинт хандаж хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй вэ? Иргэний өмнө нь бүртгүүлсэн мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт гарч болно. Жишээл нэрээ солих, регистрээ солих гэдэг юм. Мэргэжлийн чиглэл нь буруу орсон гэдэг юм. Ямар нэгэн алдаатай мэдээлэл орсон байж болно. Үүнийг залруулахдаа боловсролын ерөнхий газарт үндсэн бичиг баримттай эсвэл үндсэн бүртгэлийн өөрчлөлт хийсэн лавлага тодорхойлдог. Эслээд энэ залруулгыг ажлын 3 хоногийн дотор өөрчилж өгдөг. Зохицуулалттай. Иргэн дээд боловсролын баримт бичгээ гээгдүүлсэн ямар нэг байдлаар өргөдүүлсэн тохиолдолд хаана хинт хандах шаардлагатай вэ? Баримт бичгээ шинээр авах ямар боломж нөхцөл байна вэ? Иргэн дипломыг гээгдүүлсэн тохиолдолд 2 сарчмаар дипломыг дахин олгохоор гэж зохицуулж өгсөн байгаа. Тухайн төгссөн сургалтын байгууллага нь үйл ажиллагаа явуулж байгаа. Эсвэл тухайн төгссөн сургалтын байгууллага нь аль нэг байгууллагатай нэгдээд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ тохиолдолд тухайн иргэн тухайн төр сургалтын байгууллагатай хандана. Тухайн төгссөн сургууль нь татан богдсон. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Энэ тохиолдолд бол боловсролын ерөнхий газарт холбогдох хүч баримтыг бүрдүүлж хандана. Энэ тохиолдолд бид нар дипломыг дахин олгож баталгаажуулж энэ үйлчлэгийг үзүүлж байгаа. Дээд боловсролын баримт бичгийг мэдээллийн санд бүртгүүлэхтэй холбоотойгоор та иргэдэд юу гэж зөвлөх вэ? Хамгийн чухал юм нь эхлээд миний диплом буюу миний боловсролын мэдээлэл ийм Монголд байгаа эсхийг эхлээд шалгана. Ямар нэг мэдээлэл байхгүй. За энэ нөхцөлд бол боловсролын ерөнхий газарт хандаж энэ асуудлуудаа шийдвэрлүүлнэ. Боловсролын бичиг баримттай холбоотой, түүний лавлагаа тодорхойлохтой холбоотой мэдээлэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд захим шилжилт нэгдсэн статистикийн газарт хандахад асуудлыг шийдвэрлэж өгнө. Мэдээлэл өгсөн танд баярлалаа.